Хийж харагддаггүй аюусууд ба бид хүүхдээ хэрхэн хамгаалж чадах вэ? Бүх эцэг эхчүүд хүүхдээ хорвоогийн бүх аюусаас хамгаалахыг хүсдэг. Гэхдээ заримдаа бид хийсвэр магадгүй зүйлсийн тасаар хэд их санаа зовж харин бодит аюусыг анзаарахгүй эсвэл бүр нэг ч үгүй байх нь бий. Хүүхдүүдэд халдварын дараа эмчид хандах хамгийн түгээмэл шалтгаан бол тухайн ус гэмтэх юм. Хүүхэд унахгүй байх бич байхгүй ч бид зарим зүйлсийг заавар хийх ёстой. Хүүхдүүдийн ямар гэмтлийг бид урьдчилан сэргийлж чадах вэ? Шунхаар унах. Сувхны хаарц хамгаалаас тавих хэрэгтэй. Тавьших хүүхэд дээр унах. Тавилгыг хананд бисэв шаардлагатай. Гэр ахуйн хинийн бодис болон эмийн хорцох. Шүүгийг цоожсах хинийн бодисыг хүрэхэд хэцүү газар хадгалах хэрэгтэй. Машинд мөргүүлэх. Хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийг тайлбарлах шаардлагатай. Тээврийн хэрэгсээс ашиглахаас үүдэлтэй гэмт машин, скутер, ундаг дугуй. Та хамгаалсаас дуусах өвдөөний дэвсгэр өндөр чанартай машины суудал ашиглах хэрэгтэй. Усанд живэх. Хүүхдэд усанд сисийг заах, өвсийн үзрээс бус, мөсөн усны аюусын тасаар ярих шаардлагатай. Үүнээс гадна хүүхэд бусад хүмүүстэй харилцахдаа аюус нүүдэж байж болно. Түүнийг энэ харилцаанаас хязгаарлах нь шийгс биш. Гэхдээ бид хэд хэдэн дүрм сурч түүнийг хамгаалж чадна. Бусад хүмүүсийн зүгээс аюус тусгарвал хүүхдэд харилцааны хүрээний дүрм, төрөх боломж, бууслах газраа тохиролцох, ийм нөхцөлд юу хийх ёстойг нь тайлбарлах хэрэгтэй. Урьдчилан сэргийлсэн эмчсээс илүү амархан. Эдгээр нь аюусыг хамгийн бага түвшинд хүргэх энгийн үйлчлэг юм.